Сайн байцгаана үзэгчдээ. Алтан аргамж нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаараараа Монгол улсын эдийн засгийн гадаад бодлоготой холбоотой сэдвийг онцолж байгаа. За энэ сэдвээр ярилцахаар бид онц бөгөөд бүр ирэхт элчин даваа самбог ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Телевиз үзэгчдийнхээ амар амгалан гэрж мэдчихлээ. За ярилцлагынхаа эхэнд би таныг Монгол улсын эдийн засгийн гадаад бодлого валют санхүүтэй ер нь ажил амьдралаа хизэнээс холбосон бэ гэдгээс эхлэе гэж бодож байна. За би 1979 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг валют санхүү зээлийн анги гэдгээр төгссөн. За энэ сургуульд байхдаа энэ олон улсын харилцаа, дипломат харилцаа, тэгээд гадаад худалдаа гэдэг зүйлийг нэлээд сонсож мэдсэн гэж хэлж болно. Ингээд төгсөж ирээд Монгол улсын санхүү яамны валютын газар гэж байдгийг. Энэ валютын газарт ажилтаар орсон. Энэ үеэс л би одоо энэ гадаад харилцаатай холбоотой, ер нь олон улсын эдийн засгийн харилцаатай холбоотой асуудлыг хариуцж эхэлсэндээ тэр үед би эхлээд Монгол улсын валютын төлөлгөө, төлбөрийн тэнцэл гэж зүйлийг хариуцдаг байсан. Тэр үеийн залуучууд бидний зовоож байсан зүйл бол гадаад худалдааны үр ашгийг дээшлүүлэх гэдэг дээр онцлог анхаарч байсан өөрийн асуудлаар эдийн засгийн төв байгууллага төлөвлөгөөний хомс бүх газруудыг хариуцж байна. Монгол улсын ер нь сүүлийн 30 жилд байсан өөрийн асуудлыг яаж шийдэх нь зүйтэй юм гэсэн тооцоо судалгаа хийлгэж байсан. Энэ загварлагаараа тэр үед бид ер нь бага өртөө юм уу да гэсэн тооцоо хийгээд тэр үед 14 бүүмийн одоо доллараар явах гэж байсан ч гэсэн бид бас үр ашигын тооцох юм бол бага өртөө байх шүү гэсэн тооцоог судалгаа хийхэд нь бас олцож явсан юм байна. За таныг Монгол улсын эдийн засгийн гадаад бодлоготой нэлээд ойр ажилласан цаг үе бол одоо 1990-ад оны ихэнх үе байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үе бол одоо улс төрийн хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд ч гэсэн Монгол улсын хувьд бол маш их чухал цоо шин ийм цаг үе байсан. Тэгэхээр таны хувьд одоо Монгол улсын сангийн сайдаар ажиллаж байх тэр цаг үеэс Монгол улс ер нь эдийн засгаа хөгжүүлэх одоо хөгжлийн бодлогыг суурийг ер нь яаж тавьж байсан? За тэгэхээр энэ бас төвөгтэй үе л дээ. 1990 оны 3 сарын 8-нд би 7-8-нд Москвад байсан. Манай сангийн сайд боломж анз би валютын газрын дарга. Тэр үед энэ өөр авлагын асуудал мөн бас хоёр орны харилцааны хамт ажиллагааны тухай яригдчих байсан. За Улаанбаатар хотод чагсаал болоод энэ төв талбай дүүрчихсэн байсан. Би орой 3 сарын 8-ны орой тэр онгоцоор нисэж Улаанбаатарт буусан. Одоо юу болоод байгаа юм бол да бараг дайн гарах гэж байгаа юм шиг буугаад. Буугаад өрөөд ирсэн чинь манайхан чинь талбайгаар дүүрчиж бэрсэн шууд талбайгаар ирсэн. Тэгээд энийг би юу гэж байна вөхөр тэр үед одоо санаа зэгтэйхэн зовсон. Би тэр өөр авлагын асуудал гэдэг юм яригдлаа шүү дээ тийм ээ. Тэгээд энд ямар одоо дүгнэлттэй гарах гэж оролдож ирсэн бэхээр нэгдүгээр энэ өөр авлага болоод их цаашдаа Монгол улсын эдийн засгийн хөгжлийг явуулах, шинжилт хийхэд ямар нэгэн саад болохгүй маа. За энэ асуудлыг шийдэхдээ Монгол улс тэр үеийн зөвлөлт бод улсын хоорондын харилцааны онцлогийг харгалзаж шийдэх ёстой гэсэн ийм өдөр дүнжтэй. Энэ өдөр дүнжтэй нөгөө талд ойлгох гэж яваад эргэж ирж байгаа. За энэ жагсаалынхан бараг бариад авах юм биш байгаа даа л гэсэн бодолтой орж ирж байсан юм аа гэдгийг хэлье. Тэгээд бид 90 оны 3 сарын 9-нд тэр үе улс төрийн төвчөө тэр үеийн одоо тэр нам төрийн дэргүүнээр одоо огцорч шин төр бий болсон. Ингээд би 1990 оны 4 сард одоо сангийн дэд сайд гэдгийг албан тушаал авсан юм байна. Ингээд энэ үед бол Монгол улс ямар зарчимтай харьцах вэ? Социалист нийгэм байна өөрөө үр ашиг муутай. Дэлхийд одоо эдийн засгийн удаашрчихсан ялангуяа Оросын холбооны улс тэргүүтээ хуучин эдийн засгийн харилцах зүйлийн гишүүн орнуудын эдийн засаг суулгарчихсан ийм үе байхгүй юу? Одоо яах вэ? Тийм учраас бид тэр үед ямар зарчим хийж яах вэ? Ер нь Монгол улс бол одоо зах зээлийн харилцаанд шилжээ. Дэлхийн нийтийн жишгийг барьж хөгжөө гэсэн ийм үзэл баримтлал ихэнх залуучуудад мөн бас дээрэж гарсан ийм үе л дээ. Ингээд олон улсын валютын сан өнөөдөр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг өрнөдийн орнуудын олон улсын валют санхүүгийн байгууллагууд элсэх тухай. Дээрээс нь одоо хоёр хөршөөсөө гадна Япон, Америк нэгдсэн улс, Европын холбоо, Герман зэрэг орнуудтай ойртон нягтрахын зүйтэй гэсэн ийм бодлогын чиглэл гарсан байсан үе.
1991 оны 2 дугаар сард арай шинэ он цагаан сар өнгөрөхөөс өмнө энэ олон улсын байгууллагч хэлсэн юм. За үүгээр бид юуг олж авч байгаа юм бэ гэж байгаа. Нэгдүгээрт нь бол бид дэлхийн олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүн орнуудаас хөнгөлөлттэй зээл тусламж авах боломжоор хангагдаж байгаа. Хоёрдугаарт нь бол дэлхийн нийтийн валютын систем гадаад худалдааны зарчмыг мөрдөж ажиллах үүрэг авч байгаа. За өөр эдийн засгийн энэ харилцааг одоо энэ чухал зүйл бол тухайн үед Америк нэгдсэн улс Монгол улсын одоо харилцааг дэмжиж тухайн одоо төрийн нарийн бичгийн дарга Бекер-гой Монголд 2 удаа ирсэн. Энэ та нар хэтэрхий одоо зах зээл шилж ийн гэдэг өмнөх юм битгий нураагаа хийчихаарай гэсэн чим одоо миний тархинд орж байгаа зүйл нь тэр байна л да. Энэ учраас бид одоо өмнөх зүйлээ төвшиж хөгжих, дээр шин зүйлийг олж авах, хуучин зүйл толгойд улс болон хятадтай хамтын ажиллагаа илүү өргөжүүлэх, мөн бусад орнуудтай хамтаа ажиллахаа гэсэн ийм зарчим дээр тулгуурлаж явуулсан л да. Тэгээд 1991 онд шүү дээ. Бүгд найрамд хятад ард улстай худалдааны хэлэлцээрийг шинжилж байгуулсан. Хуучин хэлэлцээрийг нэмэж байгуулсан гэсэн үг. Үүгээр юу байсан вэхээр хоёр орн нэгэндээ нэн тааламжтай худалдааны нөхцөл өгнө. Нэгдүгээр. Хоёрдугаарт бид худалдаагаа дэлхийн зах зээлийн үнээр хийнэ. Гуравдугаарт бид худалдаагаа олон улсын валют хүлээн зөвшөөрөгдсөн доллар зэргийн валютаар хийнэ гэсэн ийм хэлцээнд хүрч байгаа юм. За 91 онд бид бас нэг хүнд юм тулгуурч ирсэн. Бид нэг өөрөө яах вэ гэж. Одоо Инг сайхан гэдэг бас ерөнхий сайд байсан. Инг сайхан энэ ч Монгол улс өргүү гэдэг ийм ардчлалын нэлийн одоо давалгаа үүсгэчихсэн. Гэтэл цаанаа өртөө байгаа. Өртөр хэмээр байхгүй. Тэгж одоо ийм шахалт үзүүлж авахгүй одоо төр засагт. Тэр 91 онд байсан дэд сайд байхад манай ерөнхий сайд Бямсрангой байсан. Бямсрангой 91 онд нэхээр юу явдаг юм аа. Оросын холбооны улсад айлчилж байгаа. Тэр үед Оросын холбооны улсын ерөнхий сайд Паул гоо байсан. Тэгээд тэр хоёрыг хоёр талын уулзалтанд ороод би ч орсонгүй. Тэрнээс өмнө тэр гэрээ хэлцээрт нь бэлтгэл ажилтанд би оролцож Сидней ингэж гадаад цангийн яамны дэд зай Сидней гэж хүнтэй хэлцээр хийгээд ер нь өөрийн асуудлаар нэлээд зарчмын юмнууд яриад тусгасан байсан л да. Тэгээд дараа нь хоолн дээр хамт орж байгаа. Хоолн дээр хамт орсон чинь нөгөө Паулуга хинээс асууж Бямсрангуйгаас чи чинь өөрөө бүгдийг юу төлж чадахгүй 500 сая гэдэл багтаа төлнө гэж ярьж өгөөгүй чи сая. Чамд ийм мөнгө байгаа мó гэд. Тэгж байна нөгөө Паулуга чинь. Тэгсэн Бямсрангуй. Одоо энэ гадна дотны олон улсын валютын сан монтой хамтарч ажиллаж байгаа. Эдгээр энэс бас юм хүм олохыг бодондоо хөцөглүүлээд. Хөөе Бямсрангуй. Энэ олон улсын валютын сан Дэлхийн банк хөгжлийн зээл тусламж олгодог болохоос миний өрийг чамаас авахд мөнгө олохгүй шүү нөхөр минь чи андуураагүй үзсэн маягийн юм ярьж одоо өнөд манай эзэмш гэдэг юм уу юм чиглэлээр. Өөрөлдөх юм бол бидний сэтгэл зовоож ирсэн зүйл бол энэ байсан. Энэ мэтчлийн юмыг би одоо хэлж чадах юм. Тэр одоо хэлцэн дээр тоглоом маягаар хэлсэн санаа нь ер нь цаанаа ямар утгатай байсан? За нэгдүгээрт нь ер нь та нар энэ 500 сая доллараар өнөөдөр төлөх юм бол эдийн засгч өшөө хүндрэл учирнаа. Ийм мөнгөгүй байжээд нэгдүгээр төлж чадахгүй. Хуучин бид нар бол тохирсон зүйл ба шүү дээ. Ер нь танай эдийн засгт хүндрэл учруулахгүйгээр асуудлыг шийднэ гэж бид нарт ч тийм амлалт өгсөн байсан. Мөн олон улсын валютын санд биднийг илсэх үед валютын анхны Оросын холбооны улс чинь хуучин зөвлөлт бод улс чинь бол тэр олон улсын валютын сан Дэлхийн банк уу Бритэн Вудсын системийн анхны орон шүү дээ. Анхны гишүүн орон шүү дээ. Энэ учраас бас тэнд манайтай харьцахад нэг амлалт өгсөн байсан л да. Монголыг одоо хүндрүүлэхгүй. Өрөөр тэгж даалгахгүй. Бид бол харилцааны онцлогтой улсууд гэж. Тийм учраас тэр ахуулга нь бол бас төлчих мөнгө байна гэдэг нэгдүгээр танд. Хоёрдугаарт бол сая миний хэлдэг та нарт бол яг үннийг хэлэхэд эн чинь хүндрэл учрна шүү гэсэн санаалт. Тэгээд 92 он гарсан. 92 он гэдэг чинь үгүй 90 онд ардсан сонгуул болоод 92 онд үндсэн хууль баталж байгаа юм. Тэгэхээр үндсэн хуулиар бол Монгол улс дэлхийн нийтэд бүгд авчирч адилхан ажиллана гэсэн ийм зарчимтай. Тийм учраас юу вэ гэдгийг би танд асууя. 1959 60 онд байхад бүгд нарамдах хятад ард улстай харилцан туслах гэсэн гэрээтэй. За 46 66 оны үед байхад Оросын холбооны улстай бан харилцан туслах зүг гэрээтэй. Тэгэхээр 92 оны орчинд бид нар харилцааны шал зарчмын юм байлаа шүү дээ. Харилцан туслах биш
найрсаг харилцаа хамтаа ажиллагаатай. Өөрөөр хэлбэл би бүх орноос харилцан туслах биш, бүх оронтой жигд харилцана гэдэг ийм зарчим 92 онд гарлаа. Мөн үү? Хуулиараа баталгаадлаа. Тэр учраас манай гадаад хэргийн яам болон холбогдох одоо төрийн байгууллагууд Монгол улс бол нөгөө харилцан туслах гэдэг ярианасаа биш, найрсаг харилцаа хамтаа ажиллагааны хэлцээр гэдгийг одоо 92 оноос хойш явсаар байгаад 93 оны хэлцээр байгуулахад би бас хажууд нь зогсож явбоо сүйдэр байлаа. Тэр үед би сангийн яамны сайд гэдэг ийм албан тушаалтай 93 оны 12 сарын 93 оны сүүлчээр л дээ Монгол улсын ерөнхий дэвшилтэр чинь очир утга байсан. Гадаад хэргийн сайд Гомсронгой за Оросын холбооны улсын ерөнхийлөгч Ельцин антер гэдэг баах улсууд би сангийн сайдыг бас л нэг өөрийнхөө асуудлыг л одоо заахан нааштай болгох ард түмэндээ одоо дарамт учруулахгүй санаа бодлоо илэрхийлэх санаатад явж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед тэр одоо найрсаг харилцаа хамтаа ажиллагааны хэлцээр гэж байгуулваа. За тэгээд тэр хэлцээрээр бол бас л Монгол улсад миний тааламжтай худалдааны орчин бүрдүүлж гинөө гэж байгуулад. Тэгээд дараа нь засгийн газрын хоорондын протоколоор бас тэр хятадтай байгуулсан хэлцээр шиг за олон улсын валютаар 8-ыг дэлхийн зах зээлүүнээр 8-ыг нэгэндээ одоо дарамт учруулахгүй гэсэн ийм чиглэлтэй мөн бас нэн тааламжтай нөхцөл бүрдүүлнэ. За тэр хятадтай байгуулсан найрсаг харилцаа хамтаа ажиллагааны хэлцээрээс өлөө нэг зүйл байдгийг энэ бол одоо аль нэгэндээ аюул учруулах юм бол аюул учрахад нэн яралтай хэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалд орж исэн шиг бодогдож байна. Тэр нь ил хэлцээр шүү дээ. Үндсэн хуулиар барина бид нар. Тийм учраас үндсэн хуулийн чинь дараа би нөгөө 92 онд сангийн сайд болоод тэгэхээр зэрэг чинь Монгол улсын татварын системээ өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Төсвийн харилцаагаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Валютын харилцаагаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Үнэт цасны хуулиа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Ингээд энэ үед нь миний бие таарад манай сангийн яамны хамт олон энэ бүх хууль тогтоомжийг өөрчилж улсын их хурлаар баттуулах ийм сайхан гавьяатай үйлс тохиолдсон. Энэний хамгийн чухал зүйл бол 93 онд олон улсын валютын сан Дэлхийн банк буюу бас донор орнуудтай нэг зүйл тохирсон. Тэрний юу гэхээр ИСАФ хөтөлбөр гэж. Эдийн засгийн өөрчлөлт шинжилгээний тухай хөтөлбөр байхгүй юу? Энэ хөтөлбөрөөр бол бид яаж зах зээлийн харилцаанд шилжих юм бэ гэдгийг хүнээр заалгаж байгаа юм л доо. Нөгөө бичих юм чинь бид нар чинь би одоо тэр үед тэр энэ хэлцээрийг тохироход шөнийн 4-5 цаг хүртэл нөгөө валютын сангаас ирсэн төлөөлөгчтэй. Яагаад ингэж суугаад байна вөхөр би нэг юм хэлэн тэд надад ойлгох гэж оролдоно. Би ойлгохгүй зөрүүдлээс суудаг юм л даа. Одоо зарим талаар дээр чинь бас төрөөс өдөртний улс орны ирэх шиг байна. Би бас өдөртөнчтэй хүн шүү дээ. Дээрээс нь бас одоо ингээл гинт хамаг юмас харамжуулчих бас болохгүй. Нөгөөдөл чинь одоо бас өөрийнхөө зарчмыг ярих гээд байдаг. Тэр үед Вашингтоны зарчим гэдэг юм гарчихсан байсан. Мөн бас 1991 онд их долоогийн уулзалт гэж Лондонд болсон. Энэ их долоогийн уулзалтаар Монгол улсын өөрчлөлт шинжилэл зах зээлийн харилцаанд гарч байгаа энэ нааштай зүйлийг дэмжих зүйтэй гэсэн их долоогийн зөвлөмж гарсан байсан байхгүй юу. Тийм учраас энэ зөвлөмжийг чинь валютын сангийнхан барьна шүү дээ бас. Тэгээд тэр ийм л нэг тийм одоо өөрөөр хэлбэл энэ олон улсын энэ хамтаа ажиллагааны гэрээ хэлцээр бол бидний ирээдүйн зах зээл шилжих, эдийн засгаа хөгжүүлэх их гоё зарчим болсон юм шүү л гэдгийг хэлэх гэж байгаа. Дипломат ажиллагаа гэдэг нэгдүгээрт бол бид түүхэндээ байгаа эрээн бараа нааштай зүйлүүдийг ярилцаж, нааштай зүйлдэнд түшигдэж дипломат ажиллагаа явагдаж байгаа. Жишээ нь одоо тэр үед шүү дээ. Одоохон тэр үеийн улс төрийн давчааны гишүүн бараг төв хорооны 2 тухган байсан. Манай нам төрийн 2 тухган боломж амцгай. Бид нэр дуудаж ирээ. За энэ үрийн асуудыг та нар чигчлэхийн тулд өмнө нь одоо Дэлхийн 2 дугаар дайны дараа Оросын холбооны улсыг хүнд байхад ямар одоо мах хэдэн хэмжээний одоо түүхийн үед цагаан тугалаг хүртэл авч ирсэн. Яаж өгчөөж үү? Энэ юм тайлбарлаж хэлж явах хэрэгтэй шүү гэж. Энэ би энийг юу гэж хэлж ийн вөхөр бид энэ харилцааны аль сайн талын түшээд ухаж үзэхээр зэрэг маш их юм байдаг юм байл шүү. Тийм ч учраас чинь тэр Олег Дмитриевич Давидов гэж хүн баха энэ Оросын холбооны улсын одоогийн туутын зөвлөлт улсын гадаад худалдаа хамтаа ажиллагааны яамд эд сайд хэвлэлд ярилцлага өгч ирсэн.
Бидний ингэ ухуулсаар байтал ер нь Монголоос авсан зүйлүүд Оросын ард түмэнд бол хохирол учруулаагүй шүү гэсэн. Ингэж ард түмний ухуулж байж энэ асуудлыг шийдэж байгаа байхгүй юу? Энэний цаана би ямар дипломат ажиллагаа байна вэхээр сайн талыг түших, нэгдүгээр, хоёрдугаарт ард түмэнд нь ойлгуулах. Ард түмэнд нь ойлгуулах. Гуравдугаарт бац олон улсын байгууллагаар дамжуулж олон талт хамтын ажиллагаагаар хөшүүрэгдэх. Тийм ээ. Жишээлбэл одоо Зөвлөлт улс валютын сангийн гишүүн, Польш маань гишүүн, Унгар маань гишүүн тийм ээ. Тэд нар ч бас тэдэртэй харилцаж зээл тусламж гуугаа сууж байгаа шүү дээ. Тэгтэн таанда түрмүү ядарсан Монголоо харж үзээрэй гэж хэлүүлнэ үсттэй. Энэ бол бас нэг дипломат ажиллагаа байхгүй юу? Тийм ээ. За бид ямар ч байсан өөрийн талаасаа дэлхийтэй хөл нийлүүлэх гэж нэлээд чармааж тийм ээ. Гэтэл дэлхийн маань биднийг тэр үед юу гэж яаж харж байсан? Тэгэхээр бид нар нэг юм ойлгох гэж оролдож ирсэн шүү дээ. Одоо бүгдээрээ Монгол улс одоо Азиад хамгийн түрүү ардчлагч орн боллоо. Ард түмний одоо хэлэх, ярих эрхэн чөлөөтэй. Олон тулгуурт одоо бодлого, олон санаа чөлөөтэй илэрхийлж болно. Дэлхийн нийтдээ одоо хөл нийлүүл адилхан харилцана гэсэн. Энэ агуулгынхаа үүднээс бид чи хэд хэдэн удаа сайхан сонгуул хийчихсэн. Дэлхий бол бид нарыг бас нэг одоо Оросын холбооны улсын хувьд ч гэсэн Гатив ч гэсэн бүлгэр орн болох нэ. Дэлхийг бас одоо зарчмаар явах нэ гэж харж ирсэн үү шүү дээ. За хамгийн нэгдүгээрт бол донорын зөвлөгөөн гэдэг зохион байгуулсан. Америк нэгдсэн улсын санаачлагтай Дэлхийн банк гардаж Япон гол үүрэг нь хүлээдэг ийм донорын зөвлөгөөнийг эхэлсэн. Би анхных нь хоёр дахь нь зөвлөгөөнүүд нь орж ирсэн хүн байна. Жишээ нь одоо донорын зөвлөгөө Токиод болж байгаа юм тийм ээ. Энэ үед бол одоо донорын зөвлөгөөн гэдэг чинь Монгол улсыг хөгжүүлэхэд хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байна вэ? Энд нь яаж туслах вэ гэдэг. Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга одоо Токиод ирж оролцож байгаа. Одоо Монголыг дэмжиж байгааг харуулж байгаа. Эдгээр чинь бол одоо нөгөө найрсаг харилцаатай орнууд шүү дээ. Одоо бидний үгээр хэлэх юм бол Япон, одоо Америк өрнөдийн орнууд. Тийм учраас Японы гадаад хэргийн сайд зөвлөгөөн дээр ирээд за Монгол улсыг тэгд дэмжинэ. Ийм хөрөнгө мөнгө авналаа гэдээ амлаж идэг юм байл л дээ. Нэг зовлонтой юм бол энэ Монгол улсын тусгаар тогтнол хийгээд энэ санаа зовоосон зүйл өөр байсан учраас өрийг бол дээд зэрэгээр хязгаарлаа шүү. Бид бол зөвхөн боцлогоо тусламж эсвэл хөнгөлтэй зээлээр л хязгаарлаж ирсэн. Тийм ч учраас бүр хууль гаргаж ирсэн. Хуулиндаа сангийн сайдын зөвшөөр зүгөө аливаа өөр авлагыг бол хүчингү тооцноо. Нэг хоёрдугаарт бол төсвийн алдагдлыг түүний дотор урсгал зардал алдагдaltaй байж болохгүй. Ийм алдагдалд гаднаас зээл авч болохгүй гэдэг ийм одоо дөрвөн маягийн юм гаргаад хуульч гаргаж ирсэн шүү. Ингэж бас тэр үед сэтгэл санаагаараа энэ өөргөө чим хүний зовоодаг юм байна гэдгийг мэдэрчээсний хувьд ийм хууль гарч ирсэн юм шүү. Тэгэхээр өөр авах гээд гүгээд байсан гэсэн үг бас биш шүү. Тэгвэл бид нар хүнд байсан учраас хүндрэлээс гарахын тулд ямар арга замуудыг гэдгийг л бодлогын хүрээнд бас тодорхой хэмжээний тусламж авна. Тэгвэл тэг үнэтэй мөнгө авч чадахгүй гэдэг л юм ярьж байгаа. Дэлхийн эдийн засгийн орчин тухайн үедээ өөрөө ер нь ямар байсан? Монголын нүдээр харуул манайх чинь одоо ажил дүрм юу тэр үед бол манай ганц нүүр дахалдаг бүтээгдэхүүн чинь одоо цэс шүү дээ. Цэс. 90 он одоо нэг оны үед бол нөгөө цэсийн чүүн буугаад бүр балдраад 93 оноос жаахан найшлах маягтай байсан баггүй. Тэр нь юу гэсэн үг вэ? 90 91 он дэлхийд эдийн засгийн хямрал болж ирсэн. Эдийн засгийн хямрал болж ирсэн. Би танд хэлж ирсэн. Хямрал болоо дээрэс нь одоо Европын одоо юу Зөвлөлт холбоот улс тэргүүтээ социалист систем задрунсан үе байсан. Эдийн засгийн хямрал дэлхийд нэр яаж байсан. Бүгд найрамд хятад ард улсын хувьд бол шинжлэлийн жилүүд нь эхэлчихсэн байсан. 1979 он 71 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хятад айлчснаас дэлхийн нийтийн уур амьсгал найшилсан байсан гэсэн үг. Хүйтэн дайны үе дуусч байсан гэсэн үг. Тийм учраас нийт улс төрийн талаасаа бол таата эдийн засгийнхаа талаасаа хүнд байсан байхгүй юу? Тэр үеийн манай одоо эдийн засгийн шин түншүүд нь хэн байв? Хамгийн хоёр сайхан түнш би танд хэлье. Нэгдүгээр түнш нь Америк нэгдсэн улс. Америк нэгдсэн улс дэмжиж Монгол улсын овин бүтээгдэхүүн нэг ямар нэгэн хязгаарлалтгүй
хязгаарлалтгүй гайлгүйгээр оруулах амлалт бид нар төгсөн. Ингэснээр бид нар нэг 153 мянган ажлын байр бий болж нөгөө нэг зүйл чинь Европын холбоо тань ноосны олон бүтээгдэхүүн бас зээл хязгааргүй бас оруулж болох юм аа гэд бас нэлээ явсан. Мэдээж тэр үед нөгөө зөв толгойд улс маань худалдаа авах чадваргүй болсон. Зүүн Европын орнууд маань худалдаа авах чадваргүй болсон. Тийм учраас бид манай урд хөрш маань манай энэ бүх 8-д бүх өнөөдрийн манай одоо бид та нарын хэллэгээр олигархууд гэдэг байгаа улсууд уучлаарай та нарын. Энэ одоо биднийг авж явж хэдэн хөрөнгөтнүүд байна. Энэ хятадын эдийн засгийн боломжийг ашиглаж энэ хоёрын хоорондын дунд ажиллаж байж хөл дээр босцоосон шүү дээ. Намайг сайд байж л 92 онд 93 онд манай олон улсын харилцааны дээд сургууль надтай төгссөн Цэдүү гэдэг хүн. Иргэнэ гарын тээврийн газар гэдэг нь орлогч Мятын одоо дарга баггүй орлогч дарга. Тэгвч орж ирлээ. Өмнөд Солонгос 2 одоо Боинг онгоц хуучин өгье гэж байна. $5 сая төлж чоо. Тэгвэл даун яагаад Боинг авахгүй байгаа юм бэхээр нөгөө хэдэн 8-ачтай Москвороо нисгэж ийш тийш нь зөөмөр байдаг. Манайхан багтгаа байцсан. Энэ баруун Манжуурын замаар чинь дүүрэн монголчууд. Энэ урд төмөр зам чинь дүүрэн. Түргэн онгоцоор зөөмөр болоод тэгээд $5 сая гаргаж өгвөө. Өгсөн. Тэгээд $5 сая гаргаж яаж өгөө гэж. Тэр үед сангийн сайд байсан. Манай сангийн сайд байсан Модон Жанс Монгол банкны ерөнхийлөгч байна. Жасраа дарга ерөнхий сайд байлаа. Жасраа даргаасаа би одоо ингээд дааны бичиг өгчөөд гэсэн. Яах миний хүү яах. Та хоёр хоорондоо яриа шийдчих гэж авч байна. Тэгэнгүүт нь Цэдүү даргаыг би орж ирэхээр Модон Жанс руу ингээд хэлээ чи нэг $5 сая төр өгөөд явуулах гэсэн чинь заад ороод ирлээ. Чамаас бичиг аваад ир гэж байна гэд. Ингэж бид нар өөрөө энэний цаанд бие өгөх гэж байгаа юм бэхээр Монгол банк, сангийн яам, ер нь эдийн засгийн байгууллагууд энэ шаардлагатай зарим асуудлыг хамтар шийддэг юм шүү. Ингэж л амьдрал явдаг юм байлээ л гэж хэлэх гэж байгаа. Эдийн засгийн бодлого явуулахад гадаад орчноо мэдрэх гэдэг бас чухал байдаг юм шиг байна. Та бүгдийн хувьд тэр үед ер нь иргэдийнхээ одоо сэтгэхүйг тийм ээ эдийн засгийн тэр шинэ орчинд дасгахад ер нь ямар хуу ажлуудыг хийж ирсэн бэ? Гэхдээ ер нь хамгийн нэгдүгээр чи ер нь татвар төлөгч нь үнэн шүү. Бас өгөгч үнэн шүү гэдгийг ойлгуулах их оролдож байсан. Хоёрдугаарт нь бол татвараар чамайг дарамтлахгүй. Тийм ээ? Жишээ нь хувийн хвшил дөнгөж гарч ирж байсан. Тийм учраас та ажлын байр бий болгоод 5 хүн ажилуул. Тэгээд хөрөнгө оруулаад дотор төлөх орлогоос ч хасан шүү гэдэг ийм нийгэм байна. Чи ганцхан сайн төлөвлөж, сайн ажиллаж ажлын байр бий болгоорой. Гуравдугаарт нь одоо манай часраг бол хэлдэг шүү дээ. Энэ хүмүүстэй ойлгож хүн бүртээ нэг гадаад паспорт өгч. Энэ гадны дотныг очиод мэдээд ирэх гэж. Тэгээд энэ чинь бүгдээрээ паспорттай гадагшаа явсан баг шүү. Ер нь ихэнх нь бас ч гэж. Тэгээ одоо хаана юу хийж гин гэдгийг мэдэх гэж. Тэр би тэгвэл өнөөдөр харж байгаа. Ер нь бол бас жижиг аж ахуй нэгжүү, жижиг үйлдвэрлэл бол хөгжих шинжтэй болсон байлээ. Манайд одоо олон улсын стандартыг ойлгочихсон. Хаана юу зарж болохыг мэдэх байдалтай гэсэн үг. Юм үзээд нүд тайлаад ирсэн байх тийм ээ. Нүд тайлаад. Өөрөөр хэлэх юм бол юм үзүүд нүд тайлуулж ийн гэсэн үг байхгүй юу? Дээрэс нь мэдээж эн чинь их зүйл дээ. Бид гинт зүйлтэйгээ муулаад ч юм уу гинт гаттайгаа муулаад болохгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөө одоо та харьцахын тулд энэ одоо харилцааны энэ түнжингийн асуудал шүү дээ. Энийг яаж нийгэмд ойлгуулах уу гэдэг бас их чухал л да. Эцэмдээ чухал. Гэхдээ ямар ч байсан гэсэн бид өмнөх түншээ муулж дараагийн түнштэй харьцаж болохгүй гэдгийг л нийгэмд ойлгуулах. Ийм гадаад орчин нийгэмд үзүүл гадаад орчин гэдэг чинь 8 хийж байгаа бизнес хэрэгжтэй 8 хийх гэж оролдож байгаа бизнесүүдтэй сайн орчин бүрдүүлнэ гэсэн санаа үсттэй. Манай улсын эдийн засаг бол яах аргагүй одоо бас онцлогтой. Тэгдэггүй байх. Уурхаан салбараас маш их хамааралтай шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм эдийн засгийг хөгжүүлэхэд бас нэлээд чамбай бодлого хэрэгтэй байх. Тийм. Өөрөөр хэлэх юм бол бид нар 2004 он хүртэл шүү дээ. Зөвхөн зэс байсан. Тэгээд commodities буюу тавар бүтээгдэхүүн маань өөрөөр хэлэх юм бол нүүрс, төмөр, алтны үн бол 2-3 дахин тэр үнээс нэмэгдэж эхлэхгүй. Энтэй холбогдож Монголд байсан алтаа ашигладаг. Нүүрсээ ашигладаг болсон. Тэрнээс өмнө бол ашиглаад ашиггүй байсан байхгүй, өртгөө нөхгүй байсан. Тэгжээж энэ 5 толгой энэ төр чи гарч ирж байгаа шүү дээ.
тийм ээ. Тэр агуулгаараа бол таны хэлдгээр бид бол энэ байгалийн баялгаагаа маань бидний өнөөдөр амьдралыг авч явж байгаа. Битгий энийгээ зүхэж үзээрэй, зүхээд хэрэггүй муулаад. Эндээс олсон орлогоос харин бид чулуу болгож энэ одоогийн хөнгөн үйлдвэрээ нэг босгоод авах. Монгол улс таны жижиг аж үйлдвэр хувьсгал хийж байгаа. Энийг сая 200 мянган хүний чинь нэг 800 мянган өдөр тутам арга цаас нэмүү жоохон залинтай байгаа. Энийг нэг бүтээмжтэй ажил хийдэг, бүтээмжтэй залинтай болгож байгаа. Энэ хэлбэр лөө энэ орлогоо оруулаач гэдгийг л ярмаар байгаа байхгүй юу? Анх та хятад улсад эдийн засгийн зөвлөхөр одоо элчин сайдын яаманда төрөөсөө үүрэг даалгавар аваад очиж ирсэн байна л шүү дээ, тийм үү? За тэгэхээр өмнөд хөр хятадтайгаа эдийн засгийн харилцаагаа одоо илүү бэхжүүлж хөгжүүлэх чиглэлд ер нь ямар ажлууд хийгдэж байв? Үр дүн нь өнөөдөр яаж харагдаж байна? Тэртээ тэргүй бүгд нарт хятад улс бол маш хурдтай хөгжиж байгаа учраас Монголоос одоо түүх үед авах, Монголтой харилцаа бол аяндаа явж ирсэн үе. Маш сайн явж ирсэн үе. За миний хийсэн гэх юм уу одоо хоёр зүйл байдгийг. Нэгдүгээрт нь бол бас л иргэдээ харж үзсэн. Оролцох юм бол Монголоос хятад явж байгаа бүх иргэдийг эмчилгээнд явахт нь маш хүн ирж ирсэн байхгүй. Эмчилгээгийн төлбөрийг дотоодынхаа үн тарифаас хэтрүүлж болохгүй шүү. Энэнийг бүр аль биесээр тохиролцсон юм. Хоёрдугаарт нь тэр үед манай бас л онгоц токороо нисчихсэн. Тэгээд эдний ч иргэний зам нь Шанхайгаар дайрдаг байхгүй. Бөөр төш 1200 км. Та нар эднийд бас тусгай зам байсан, хойгоор нь явждаг. Энэ тусгай замд монголчуудын онгоцыг явуулдаг болооч гэхээр 1000 км хэмнэн шүү дээ. Тэгэхээр хурдан болно бензин багасна, тийм ээ тэр. Энэ за гурав дахь зүйл бол бид нар гитаас зээл тусламж авж штэ. Энийг засгийн газрын хэмжээнд болио. Засгийн газрын хэмжээнд биш. Танай хөгжлийн банк, танай экспорт импортын банк өөрийнхөө эрсдлээр манай эд байгаа төслүүдээ сонголт хийгээч гэсэн. Ийм зарчимд уг нь тохирсон байсан юм. За энийг би өөрөө зүүгээд байдаг байхгүй. Өөрөлдөх юм бол нөгөө бас төр дээр хэд их ачаа өөрөхгүй тийм. Аж ахуй нэгж өөрөө хариуж байгаа юм гэдээс хариулт. Гэхдээ энэ байна өөрөө бас буруу талтай гэж манай төр засаг үзээд ер нь төр засаг Монголын засгийн газар өөрөө шийдэж байна. Тэгэхээр зэрэг нөгөө зээлчин засгийн газар дээр ороод ирнэ үстэй. Ийм зүйлийн эхлэлийг тавьсан боловч эргээд нөгөө засгийн газар хоорондынхоо хэлцээрээр явдаг болцсон байна лээ. Зөв би ийм гурван зүйлийг хийж ирсэн юм аа гэж хэлэх гэж байна тийм ээ. Ер нь бол зүгээр тэр бас нэг зүйл бол байгаль орчин тортой, танай тортой, Монголоос авч байгаа түүхийн эдийг анхын шатны боловсрууд хийж бай гэдэг зүйлийг 20 зэрэг албатайн тохирохдоо бас оруулж багч гэсэн энд боловсрууд хийж юмсан гэсэн ийм дөрвөн зүйл хийсэн юм шүү бас. За таны дараагийн дипломат алба бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн бант улсад онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайдаар ажилласан он жилүүд тийм ээ. Таны дипломат алба тэнд хашсан хугацааг харахад бол нэлээд урт байна лээ. Энэ урт хугацаанд бол нэлээд л ажлуудыг хийсэн байж таарна. Тийм за яг ер нь тэгэл ахаал нөгөө худалдаач нь. Би бас олон улс худалдааны хүн шүү дээ. Тэгээд нэг сая юм Английн Петер Мандельсон гэж маш том хүчтэй улс төрж Европын холбооны худалдааны сайдаар томилогдох боллоо. За тэгээд тэр үед чи Англид хөдөлмөрийн нам нь 10 хэдэн жил төр барьж ирсэн. Намар бүхэн намын баг уурал гэж болдгийг. Тэр үед элчин сайдуудыг өрддөг байхгүй юу. Тэгэхээр зэрэгэл за тэр нөхрийг томилогдохоор болохоор нэг очиж уулздаг гэж удаад бэлдсээр арай хийж нэг барьж аваад нэг хурал дээр өгүүлээ зогсож шүү. Тэгээ уулзаж ярьж байлаа. За Монгол улсад та одоо энэ бараг Монголын бараг одоо гайлгүй уруулах гарга хийж өгөө гэсэн маягийн юм ярьлаа. Тэгсэн чинь за би одоо ингээд дөнгөж цомлогдоод байж байна. Гэхдээ аль биесээр ажиллаа аваагүй байгаа. Та надад захиа өчээрээ гэдгийм байна. Тэгээд би чинь мэдээж би захиа өчөхтэй биш. Чин төрөөс үүрэг өгсөн байгаа шүү дээ. Бид нарыг одоо Европын холбоотой бараа таваараа одоо аль тааламжтай нөхцлөөр бүрдүүлэх гэрээ хэлцээр байгуул гэдэг. Мөн тэр үед Европын элчин сайдууд цуглаад бас Брюсселд яриа энэ төр хийжсэн учраас би энэ асуудлыг мэдж байгаа хонт юм шүү дээ. Тэгэнгүүтээ би за төгөөс асуудал одоо яах вэ гэж бичвэл гэж шүү. Тэгэхээр манай хата чөлөөт худалдааны хэлцээр байгаа тодорхой юм яриад явуулаатглаа захаа. Тэгсэн захааны хариу нэг 2-3 сар бол ирлээ. Юу вэ гэсэн чинь Монгол шиг ийм жижигхэн оронтой тийм чөлөөт худалдааны хэлцээр гэж байгуулдаг ба. Харин дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд тусгайлсан нөхцөлийн тэ одоо гарах гэж байгаа.
одоо тарифын тусгай нөхцөл гэж. Энэ тусгай нөхцөлийг хамааруулах орны хүрээнд харин Монголыг харж үзэх боломж гарч магадгүй. Та жаахан хүлээж өгсөн маягийн юм бичээ явуулсан байна. Тэгээд байж ирсэн 1-2-3 сарын дараа Монгол улсыг Шри-Ланк хоёрыг тэр нэг тарифгүй 7000 гаруй бараг хөнгөлтөө нөхцлөөр тарифгүй оруулах орны тоонд хамааруулсан байна. Тэгтээ бас нэг хідэн зүйлийг манай нөхдүүд ярьсан баг. Манай гадаад хэргийн яам. Одоо нөгөө ардчлал, нөгөө чөлөө судалтай, нөгөө хөдөө аж ахуйн одоо датаач гэдэг юм уу. Тэр нэг хідэн нөхцлүүд бас бий л дээ. Энэ бол нэг үр дүн. Хоёр дахь юм за би явахдаа ерөнхий гиштэйгээ уулзсан тийм ээ. Гадаад хэргийн сайттайгаа уулзсан. За ерөнхий сайттайгаа уулзсан. Намын бас дарга нартай уулзсан. Тэгээд ам ангасан бүхэн л за эдийн засаг хүнд байна шүү. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирээ. Олж ирэл гэдэг. Олж иргээд байсан. Тэгээд хоёр дахь нэг том зүйл бол яг үннийг хэлэхэд өстой хамгийн их зүтгэсэн юм бол энэ Ирээд Тонто гэж компани байна шүү дээ. Одоо энэ Ирээд Тонтогийн төв офис нь Англид гэдэг байхгүй. Тэгэнгүүтээ л одоо тэрний араас л одоо бүх гүнээ дайчлна. Ямар нэг хүлээ авалт арга хэмжээ болно шүү дээ. Тэдний бүхэл улсуудын урина. За урд л одоо нэг хэдэн бан шөгөндөө. Тэгээд тэр завсраа одоо Монголд бол ингээд ажиллахад бол ингээд маш чухал зүйлээ л гэж. Дээрээс нь бас гадаад харилцаа үндэсний аюулгүй байдлын зөвлөмж маягийн бас нэг материал гарсан байсан шүү дээ. 3 дахь орны хөрөнгө оруулалтыг татах гэдэг бодлого байгаа шүү дээ. Тэгээд энэ талаар хөөцөлдөж бид Ирээд Тонто гэж компаниг Монголд оруулахад нь өстой шинэ өдргөө зүтгэсэн. Том албанаас гэж хүн бүр сүүлдээ тасаад манад онгоцсон саадаад агуухан төрсөн өдөр болоод би тэгж ирэхээр санаа зовоод би жолоочороо өөрийнхөө татшаагаар цэцэг хүртэл өгүүлж явуулж байлаа шүү дээ. Монголд оруулах санаатай. Энэ бол одоо сайн муу гэдэгтэй биш. Энэ бол маш чухал ажил. Эх орны эрх ашигын төлөө явж байгаа ажил. Монголд одоо 3 дахь томоохон орны хөрөнгө байна гэдэг бол татна гэдэг бол маш чухал байхгүй. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани байхгүй юу. Тэгэхээр эн чинь бол Монгол бас нэг одоо хөдөлгөөнтэй боллоо гэсэн үг. Оросын холбооны улстай юм уу? Эсвэл бүгд найрамд хятад орностой ч юм уу харилцахад нэг хөдөлгөөнтэй байна шүү дээ. Бас нэг одоо манайхыг дэмжигч бурдах бидний тэгээ энэ зүйл. За дээрээс нь би танд хэлье. Монголчуудаа дасаа суралцах гэж оролдож байгаа. Тэгээд нэр нь юу гэхээр зэрэг Монголын хөгжилт гэдэг эрдэм шинжилгээний баг хурлыг Лондонд байгаа бүх эрдэмт судлаачид, оюутан, сурагчид тэнд ажилтаа байгаа хүмүүсээ урьж хуралдуулдаг болсон. Тэгээд энэ талаараа бид нэр одоохон ийм нэг эх орноо гэсэн сэтгэл Британи дахь монголчууд бидний эх орноо гэсэн сэтгэл гэж. Энэ ажлыг санаачилсан хүмүүс нь бол монголчуудын холбоо, монголчууд өөрөө. За энэ бас их чухал үйл явдал болсон юм шиг байна тийм ээ. Тий, одоо Монгол орны хөгжилтгээд эн чинь одоо үргэлжилж байгаа чуулган байхгүй 8, 9, 10 гэдэг явчихсан. Одоо бол дэлхийн гадаадд байгаа бүх элчин сайдын яамыг Европынхыг хамарсан, Америкийг хамарсан чуулган болсон шүү дээ үргэлжлээд. 30 жилийн дараах Монгол гэдэг ийм илтгэл тавьж бас хүмүүсээ одоо сэтгэл санааг нь татах санаатай 2000 эрэг төсөө 6 гаргаж ирсэн. Тэгээд 36 онд ба шүү дээ. 36 онд нэг хүнд ноогдох орлого $10,000 болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн $40,000 болно. 40 тэрбум 2036 онд. За гадаад бад удалдааны бараа эргэлт өнөөдөр биш 30 тэрбум доллар болно гэж. За энэ өнөөдөр хэд вэ гэж байгаа. Энэ төсөөлд хүрэх дөхөж явна уу? Дөхөж явна. За одоо өнөөдөр нэг хүн доогдох бүтээгдэхүүн байна. Гадаад дотоодын нийт бүтээгдэхүүн $4,000. Тийм ээ? Одоо 10 болгох нь шүү дээ. Тэгэхээр хэрэв эдийн засгийг 7%-аас жил бүрхэн 7% өсөлтийг хадгалаад байвал тэр таны орлого 10 жил тутам 2 дахин нэмэгддэг байхгүй юу? Ингээд бодоход бол бас гэж одоо эерэг үр дүн бас харагдж байна. Үр дүн хэм одоо юу гэдгийг нийт дүнгээр нь ярьж байгаа шүү дээ ахын макро. Энийг одоо бие хийчихсэн чинь биш. Манай тэнд байгаа багш улсууд байгаа шүү дээ. Тэнд сурч байсан оюутнуудаар зарим нь хийдэг ингээд нэгтгэсэн илтгэл тавьж байхгүй юу? За Британи бол дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэг. Тэгэхээр энэ том эдийн засгаас бид нар тухайн үед бас туршлага судлах зүйлүүд байв. Байлгүй яах вэ?
хамгийн гол нь яаж аж үйлдвэр хувьсгал хийсэн бэ гэдэг асуудал байна. Тий. Ингээд бол тэр төсөн мөнгөний бодлого бол маш хүчтэй өргөжтгсөн. Тэгтээ бол хамгийн чухал зүйл бол экспортын баримжаат зээл. Экспортын үйлдвэрлэлийг одоо гаргахад тодорхой хэмжээний зээллийг олгодог. Бүс маш хөнгөлөлттэй баг энэ бол эдгээс сурах маш том зүйл гэж бодож байна. Мэдээж цаана орчин цагийн нөхцлөөс авч үзэх юм бол Монгол улс одоо уул уурхай тойрсон дэд бичиж мал аж ахуй тойрсон үйлдвэрлэл бол энэ хөгжлийг нэг 2025 он хүртэл нэг 6-7% барина. Цаашаа явах. Тийм учраас Англид бол нэг яаж нөхөр одоо шинжлэх ухаан мэдлэг төрөлд түшгэлсэн үйлчлэгээр тэнцдэг. Энэнийг бид нар өнөөдрөөс хийж авч одоо судалгаа хөгжүүл гэдэг юмыг хаана хийх вэ? Одоо цэсээр бид хамгийн эцсийн бүтээгдэхүүн хийх үү? Манай залуучууд хийгээд эхэлсэн байлээ л дээ. Энэний дэмжиж гаргах юм байна гэдгийг бол бас Англиас сарсан шүү. Өөрөлдсөн нь хөгжилд хүрдэхийн тулд ийм юмар хөгжих гэдээ би сая хэллээ. Дараа нь бол өөрөлдсөн шинжлэх ухаан технологид түшгэлж хөгжих нь л гэсэн санаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бас уул уурхайгаас хит хараат эдийн засгтаа байхаас аль болох зайлсхийж эдийн засгийнхаа одоо орох орлогыг олдог салбараа солонгоруулах гэж ярьдаг тийм ээ. Олон салаа өөрчлөх. Энэ чиглэлд ер нь Монгол улс эдийн засгийн дипломат ажиллагааг хэр үр дүнтэй явуулах шаардлага бидний өмнө тулгарч байна. Үнэхээр байна. Бид нар одоо нэгдүгээрт бол эхний ээлжинд гадаад стат орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн хүндрэлтэй зүйл бол тариф асуудал байхгүй юу? Тийм учраас Оросын холбооны улс тэргүүтээ Евра Азийн орнууд биш Казахстан гэсэн. Эдгээр орнуудтай бол нэн даруй чөлөө судалтаар хэлцээр байгуулж Монголын бараг Оросын холбооны улсад оруулахад гайлгүй болох тухай асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бүгд найрамд хятад ард улстай одоо хэлцээрд орж Монгол улсын бараг гайлгүй оруулахыг дангаараа шийдэх боломжтой хятад улс. Нэг дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хөгжиж байгаа орнууд нэгээ дэмжихийн тулд хөгжлийн дэмжихийн тулд хамгийн дээд хэмжээний хөнгөлт үзүүлнэ гэсэн заалт байдаг. Би энэ асуудлыг манай гадаад хэргийн яамд нэлээ ярьж байгаа. Тэгвэл эн чинь дэлхийн худалдааны байгууллагын дөрмийг зөрчих юм биш байгаа гэдэг байна л дээ. Би зөрчих нь үгүй юу гэдэг судалгаа хийгээд үзлээ. Зөрчихгүй юм байлээ. Тийм учраас одоо бүгд найрамд хятад ард улс бол дангаараа манайхаас ийм түүхүүд авдаг. Ийм их одоо ажлын байр бий болгодог бүтээгдэхүүн авдаг гэсэн үг шүү дээ. Тийм орон юм чинь тэгээ найрсаг харилцаатай дээд хэмжээний харилцаатай орон Монголын нэг жоохон бараг гайлгүй оруулах хэрэгтэй байхгүй юу? Гайлгүй оруулаад өгье гэж. Ингүүл жинхэнэ утгаараа ойр дотн харилцана гэж. Гурав дахь нь бол мэдээж Японтой байгуулсан түншлэлийн хэлцээр байна. Энэ бол маш том өргөн эрхчлөөг нээж байгаа юм. Тийм учраас энэ бол бүгд найран Япон улсын зах зээлийн босгыг давна гэдэг бол маш хэцүү. Тэгвэл энэ босгыг давахын төлөө бүгдээрээ зүтгэж шинэ эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. За бидний урилгыг хүлээн авч Монгол улсын эдийн засгийн одоо харилцааг хөгжүүлэх чухал үеийн талаар маш сонирхолтой яриа өрнүүлсэн зочин танд маш их баярлалаа. За их баярлалаа. Намайг одоо студид урьж ярилцлага авсанд нэн тааламжтай байна. Монгол улсын алтан аргамж улам бэхжих болтугай Монголын одоо залуус, Монголын дипломатууд, Монгол орноо дэлхийн нийтээ маш сайн мэдж олон улсын одоо хэлээр сайхан ярьдаг байж энэ алтан аргамжийн одоо гадас аргамжийг бэх бат байлгана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үзэгчдээ алтан аргамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За бид энэ удаагийн дугаараараа Монгол улсын эдийн засгийн гадаад бодлогын тухай сэдвийг онцоллоо. Энэ сэдвээр онц бөгөөд бүр эрх дэлчин даваа самбуутай ярилцлаа. Бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.